Ярамгийн гүрийг ажилчдын гудамжтай холбосон автозамыг төр хаана. Улаанбархны батлагдсан тохиолдол 414 олж нэмэгдлээ. Ойхорын төмрийн 54.2% 4-өөс 6 дугаар сард гарчээ. Жолоодох эрхийн үнэлэхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох байдал арилахгүй байна. Хөвсгөлд 1 кг ноолрын 140 мянган төгрөг байна. Улаанбаатарт болсон Интеркап олон улсын шатрын тэмцээнийг Оросын шатарчид санаачлан зохион байгуулжээ. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ярамгийн гүрийг ажилчдын гудамжтай холбосон автозамыг энэ сарын 11-ээс 14-ний хооронд 72 цагийн хугацаанд төр хаах гэж байна. Тодорхойлбол 1000 контейнер ингээгддэг хэсгийн замыг төр хугацаанд хааж, 1000-ны сорилтын сангаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 3-4-р дулааны цэглэхэн станц руу ус дамжуулах хоолой татах юм а. Дээрх станц нь жилд дөрвөн нуурын устай дүйцэхүйц хэмжээний усыг хэрэглээд хайдаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Харин ус дамжуулах шугам хоолой татснаар энэ хэмжээний усыг Улаанбаатар хотод авч үлдэх ирээдүйд учирч болох усны гачиглаас сэргийлэх боломжтой юм а. Төв цэвэрлэх байгууламжаас техник усыг одоо хаягдл техник усыг дахин боловсруулах техник угаад ТЭЦ3, ТЭЦ4 гэсэн том одоо захиргааны станцуудаа нийлүүлэх ийм одоо үр ашигтай төслөн байгаамаа. Энэ төслийнхөө хүрээнд энэ замыг бол хаахаар болж байгаа. Улаанбархан өвчний батлагдсан тохиолдол 414 олж нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар 135 эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Мөн с ижигтэй 35 тохиолдол хяналтад байгаа гинэ. Халдвар анх бүртгэгдснээс хойш хугацаанд 278 хүн эдгэрчээ. Одоогийн байдлаар Улаанбархны халдвартай хүнтэй харьцан 9600 орчим хүн байна. Халдвар Баян онгортныг Хинтэд 4, Дунд говьд 74, Өмнө говьд 100, Улаанбаатар хотод 230 тус бүртгэгджээ. Халдварын тохиолдол ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Улсын хэмжээнд 2004-ээс 2024 онууд гарсан ойхорын төмрийн 25% нь 4-р сард, 54% нь 4-өөс 6-р сард гарчээ. Мөн тухайн хугацаанд гарсан ойхорын төмрийн 84% нь Орнод, Сэлэнг, Сүхбаатар, Хинтээ, Булган, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгдсэн байна. Иймд хураашилтын зэрэг нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд хүн бүр хариуцлагатай байж ойхорын төмрээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагад энэ он гарснаас хойш буюу эхний 2 сарын байдлаар зам тээврийн ёсны шинжтэй 21,000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээрээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3700 орчим гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл бүртгэгджээ. Осол гэмтлийн улмаас бусдын эд хөрөнгө эрүүл мэнд амнаас хохирсон байна. Хамгийн сүүлд Багнуур дүүрэгт жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байна. Хөвсгөл аймагт 1 кг ноолуур 140 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус аймгийн малчид жилд 600-аас 700 тонн ноолуурыг бэлтгэн нийлүүлдэг бөгөөд энэ жил ноолуурын чанар сайн байна. Тухайлбал Төмөр бүлэг сумын Эрчим омгийн ямаанд чанар сайтай ноолууртай учраас бусад аймгийн ноолуураас үн өндөр байдаг. Тус омгийн ямаа өндөр уул ойтхерийн бүсийн байгаль цагуурын нөхцөлд бэлчээрээр маллахад зохицсон сахлаг хар хүрэн өнгийн хялгастай бараан саарал, цайвар саарал өнгийн ноолууртай. Гэтэл хөлийн ноолуур хангалттай хялгас ноолуураа давж ургасан байдаг бөгөөд бусад үйлдэл омгийн ямаанаас 1.8-аас 5.9 кг-аар илүү жинтэй. Амьдрах чадвар сайтай урт ноолууртайгаараа онцлог юм байна. Улаанбаатар хотод болсон Интеркап олон улсын шатрын тэмцээнийг Оросын шатарчид санаачлан зохион байгуулжээ. Энэ үеэр Арафик төрлийн тэмцээн манай улсад анх удаа болжээ. Тэмцээнд Монгол, Орос, Нидерланд хятадын залуу болон нэр хүндтэй 50 шатарч оролцож цомын төлөө өрсөлдөжээ. Бурятийн аварга тоглож байна. Маш хүчтэй тоглож байгаа юм. Буриадаас 2 шатарч ирсэн. Бусд нь дарханд олж байгаа өөр нэг тэмцээнд оролцож байгаа.
Монголд шатар их алдартай юм а. Амралтын өдөр бүрээр том тэмцээн болдог юм байна. Сайн хүмүүсээ болохоор одоо нэг 3 он хожигдоод 1 оноотой. Үгүй 2 оноотой. Манай улсад болсон энэхүү тэмцээнээр шатрыг спорт зал, хурлын зал, номын сан тоглохоос гадна ресторанд бас тоглож болно гэдгийг анх удаа харуулжээ. Түүнчлэн рапид төрлөөр Оросууд нийтлэг тоглодог юм байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.